Өнөөдөр би та бүхэнд сүүлийн 10 жилд аюулгүй тогтвортой хөрөнгө оруулалт болж буй алтны арилжааг танилцуулъя. Алдан дэлхийд даяараа үн цэнийн хадгалсан тогтвортой хөрөнгө оруулалт. Монгол дахь арилжаачдад алтны арилжаа нь хөрөнгөө өсгөх, санхүүгийн эрсдлээс хамгаалах чухал боломж болж байна. Та мэргэжлийн төвшөнд арилжаа эхлүүлэхийн тулд найдвартай платформ сонгох нь чухал. Тиймээс танд олон улсад итгэл хүлээсэн өрсөлдөх чадвартай XM платформыг санал болгож байна. Та XM-ийн веб платформ болон гар утасны апп ашиглаад 1400 гаруй арилжааны хэрэгсэлээр арилжаа хийх боломжтой. Тус брокер нь бага шимтгэлтэй хамгийн хурдан захиалга гүйцэтгэх чадвартайгаас гадна мөн та шинэхэн эсвэл туршлагатай арилжаачин байсан ч XM таныг мэргэжлийн төвшөнд хүргэх олон төрлийн сургалт, вебинаруудыг санал болгоно. Алдан түүхийн эдийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэж CFD гэрээгээр арилжаалагддаг. Амралтын өдрөөс босод үед 24 цагийн турш алдыг арилжаалах боломжтой. Алдан инфляц, эдийн засаг, улс төрийн тодорхойгүй үед эрсдлийг удирдах түгээмэл хөрөнгө оруулалт юм. Та өнөөдөр XM-ийн дансаа нээгээд алтны болон бусад арилжааг манай мэргэжилтнүүдийн хамт суралцаад арилжаа хийгээрэй. XM нь Монгол харилцагчийн зөвлөгтөөс гадна та лайв чатаар их хэл дээрийн зөвлөгөө авах боломжтой. Та доорх линкээр ороод бүртгүүлэх боломжтой. Намайг им гэдэг. Энэ явдал 2011 оны үйл болсон юм. Тухайн үед би 14 настай байлаа. Манайх гэдэг айл 1000 оюутны байрнаас хойш өгсөд Монолийн цагаан хутагтай годамжаар дээш өгсөж бараг л уулан дээр амьдардаг байлаа. Тус сонин үзэгдэл болдог шүн. Ээж ах トゥ бид дөрвөл байсан юм. Аав ажилдаа гэрт байгаагүй. Манай гэр хаалгаар ороод гэрийн зүүн талдаа нэг ордоо. Хоймор талдаа зурагтын тавир болон зурагт байдаг байсан. Агаа トゥ бид гурав газарт унддаг. Аав ээж хоёр зүүн орон дээр унддаг байсан юм. Шөнийн 11 болж байсан баха. Агаа トゥ хоёр унтаад өгчихсөн. Ээж орон дээрээ хөлөөж игээд тамхи татаад зурагт үзэж сууж байлаа. Би ээж рүү харж гисэн бараг л ундах гээд зөөрмөглөж байсан юм. Гинт ээж хэмбэ гэж хэлэх дуунаар миний нойр сэрвчгдэг юм. Ээж аль босоод хаалгаа тайлаад хардаа. Хашаан дотор согтуухан амт ороод ирчихсэн юм шиг байна гэж надад хэлэхэд би хайгаад байна агааг босгоод харуулчих гэсэн юм. Ахыг сэрэж босгоод гаргаж харууллаа. Хинч байхгүй байна. Хашааны хаалга цоожтой гэрийн хаяанд нохоо мань хэвдэж байна гэм. Тэгэхэд нээж худлаа сонссон байх та гэсэн юм. Би ч яасан юм гэж асуугаад сая гэрийн хаалга тогшсон гэхэд ах юу ч байхгүй байна гэд. Тухайн үедээ цас орчихсон гадаа хүний хөлийн мөрөн дээр алга гэдэл ундцгаагаад өгсөн. Маргааш өрөө аав ирчихсэн ээж хаалга тогшсон гараа дарахад хинч яваагүй. Үүдний хаяанд нохоо л хэвдэж байсан гэж хэлэхэд аав итгэдэггүй. Нохоо сүүлийн савчуулахтан хаалга шүргсэн байлгүй дээ гэж хэлээд тоохгүй өнгөрлөө. Би тэгэхэд оройн хоолон хийх гээд би үүдний хажууд хогийн савн дээр төмс арилгаад явган сууж байтал яг миний хажууд гэрийн модон хаалга тогших чимээ харддаг юм та. Аавч царайн цайжгсан хэн бэ гэд их л сүртэй хаалга онгойлголоо. Бас л хинч байсангүй. Би тэгэхэд ч сонирн болоод байж байтал манад морин хур байдаг байсан юм. Тэрийг аав барьж аваад худлаа унан дуу гаргаж өглөө. Нөгөө итгэхгүй байсан юм чинь. Ээж ч яаж байгаа гэхэд гэрийн муу муухайг үргэж байна гэд баахан л дуу гаргав. Би тэгэхэд ч тайвшраад хоолон хийж идчихээд амрах гэд хэвдцгэлээ. Тэгтэл дахиад л хаалга тогшдог юм. Аав ч хараал уншаад хэмбэ гэдэл хаалга онгойлгосон чинь хинч байгаагүй. Тэр шин бид хэд бүгд газраар унтсан юм. Аав ах хоёр захтан унтлаа. Энэ байдлаар бараг сар болсон юм аа. Би ч хичээлээсээ дарж хаад хашрууган орж чадахгүй. Заавал гэрээс хүнээр тосуулж өгч гэрлэг орно. Орой өдөш ус цай энтер уухгүй. Уучих юм бол шүн заавал ахыг юм уу аавыг сэрэж 0 орох ажил гарч байгаа юм л та. Тэгээд шүн болгон 9-өөс 12 цаг хүртэл аль нэг цагт нь тогтмол хаалга 2 удаа тогшдог. Өдөр нь ерөөсөө тийм зүйл болдоггүй. Дандаа л шүн болно. Үнэхэр хэцүү. Сүүлдээ аав ээж хоёр хүнд үзүүлээд тэгсэн тэр жил манай хойд хашааны өвөө эмээ хоёрын өвөө нь бурхан болчихсон юм л та. Тэр өвөө амьд ахуй цагта танаад төмөр зүйлэн үлдээсэн байна гэд. Тэрийг авах гээд сүнс нь хаалгуудыг чинь тогшоод өгнө гэж хэлсэн. Тэгсэн ээж аав хоёр минь бодоод олдгүй дээ. Нилээн удасны дараа бодож зуухны яндангийг нь гуйж авснаас санаад имэд буцааж өгсөн дөө. Тэгсэн айлын гал голомд чинь зуух яндан байдаг юм гинэ.
Тэгээд манахаас гал голомтоо нэхэж ирсэн гэнлээ. Буцааж өгснөөс хойш бүх зүйл эргээд хуучин хэвэндээ орсон шүү. Манай ахыг Болдоо гэдэг юм. Болдоо ах маань Төв аймгийн тэр суманд амьдардаг нэгэн л дээ. Тэр сумынхан уугуул хүн. Болдоо ахад тохиолдсон явдал 2017 оны өвөл 12 сард юм. Ах маань хөдөө маллаад амьдардаг эхнэр болон хүүхэд нь сумын төв дээр. Тэр нэгэн хүүхэд нь чавартай өдөр утсан дуурайд автлаа. Эхнэр нь залгаж байна гэнэ. Яртал хүүгийнх нь биеийн өвдсөн гэх яриагаар Болдоо ах ухас хийгээд гэрээсэн гарч морьтойгон давхиж одвоо. Болдоо ахынхаас сумын төв ордол машин явахад бэрх замтай юм. Тэгээд ах чинь нилээн явсны эцэст морин амраагаад алхаж байсан юм. Тэгтэл уулын өвөр хэсэгт жижигхэн бор шаргалдуу хураг эхээсийн төржгсөн мө гэмээр байж байв. Тэр сум ой мод уул ихтэй учир шуурхаар мал нь уулын өвөрт хоргодон очдог. Болдоо ах ч яасан хөөхөн хураг бай гэд автал цовхчж байгаад нүүрэнд нь тулаад тийм багаз гэд уусаад тэнгэрт замхраад алга болчихсон гэсэн. Ах маань ч хээгүү хүн болохоор жаахан жиирхэд л өнгөрсөн гэж байгаа. Тэр явдлаас хойш бараг 7 хоног зүүдэнд нь орсон гэж байна лээ. Гэмэггүй л амтан байсан юм шиг юу ч тохиолдоогүй. Зүүдэнд нь л орсныг тооцвол шүү дээ.